та бүхэнд тоос дарах төслийг танилцуулж байна. Төслийн хураангуйг танилцуулъя. Төслийн нэр. Тоос дарах төсөл, гол санаа. Уурхайн тоосчлтын асуудал хамгийн том тулгарч буй асуудлуудын нэг байдаг. Үүнийг хамгийн хямд зардлаар бууруулах эдийн засгийн үр ашигтай хувилбарыг санал болгож, уурхайн хамгийн их тоосчлт гардаг хэсгийг судалж, үр дүнтэй арга технологиг нэвтрүүлэх судалгааг хийхэд оршино. Шийдэх асуудал: орчин үед уул уурхайн салбарт тоосчлтыг бууруулах төрөл бүрийн арга технологиг ашиглаж туршилт хийж эхэлсэн байна. Эдгээрээс хамгийн үр дүнтэй эдийн засгийн хямд төсөвтэй байгаль орчны сөрөг нөлөөлөл багтаа аргыг ашиглан тоосчлтоос үүсэх эрсдлийг арилгах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, аюул эрсдлийг бууруулах, зардлыг бууруулах, усны хэмнэлтийг нэмэгдүүлэх. Орон нутгийн тоосчлтоос үүсэх эрсдлийг арилгах олон ач холбогдолтой асуудал юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа: 2026 оны 2 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1 хүртэл хэрэгжих газар. Аваад толгой уурхайн нүүрс тээврийн зам, хүлээгдэх үр дүн. Тоосчлтыг 85-аас 90% бууруулах, усны зарцуулалтыг 90% бууруулах, хөрсийг бэхжүүлэх, замын засварын давтамжийг бууруулна. Ургамал амьтанд сөрөг нөлөөгүй, тоосчлтыг бууруулснаар аюулгүй ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Уурхайн тоосчлтоос гарах сөрөг нөлөөллийг авч үзье. Байгаль орчны тоосны бохирдол хэвийн хэмжээнээс 117-оос 1.2 дахин өндөр байна. Мөн хүрээлэн буй орчны ус ургамалд, өсөлт, ургалтад нөлөөлж, бууруулж байна. Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хувьд нийт мэргэжлээс шалтгааллах өвчний 54%-ийг уушгины гадна шалтгаанд өвчин эзэлж байна. Тоосчлтоос үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдсанаас шалтгаалж техникүүдийг зогсоох, бүтээлийг бууруулах зардлыг нэмэгдүүлэх, техник хоорондоо мөргөлдөх гэх мэт асуудлууд гарч байгаа билээ. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд уурхайн зам талбайд барьцалтуулагч бодис болох лигнон модноос гаралтай байгалийн барьцалтуулагч болох лигнон дээр суурилсан биополимер. Лигнин нь модны ширхгийг хооронд нь холбож барьдаг, модны онцгой бүтцийг бий болгодог барьцалтуулагч бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүний давуу тал нь хүн, амьтан, ургамалд хоргүй хэрэглэхэд хялбар байгалийн бүтээгдэхүүн ба газар тариаланд бордоо. Цементийн зурмагт ус багасгагч өргөн болгон ашигладаг байгалийн бүтээгдэхүүн юм. Энэхүү бодис нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл бага, экотехнологи бөгөөд зам арчилгаанд зарцуулах зардлыг 85-аас 90% бууруулж, усны зарцуулалтыг бууруулж, уурхайн усны хэрэглээг 80-аас 90% нэмэгдүүлэн ашиглах боломжтой юм. 2010-аас 2017 оны статистикаар тоостой холбоотой өвчлөлөнд нийт мэргэжлээс шалтгааллах өвчлөлийн 42%-ийг эзэлж байна. Тоосчлтын нөлөөлөл зөвхөн уурхай, замын ойр орчимд биш, 10-аас 20 км-т нутаглаж байгаа хүн ам, малын эрүүл мэнд, ургамлын гарц чанарт нөлөөлдөг. Говийн бүсэд уул уурхай, зам тээврийн үйл ажиллагааны улмаас тоосонцор нь 10-аас 100 км-зайд салхин тугдан тархах боломжтой. Тоосчлт ихтэй газрын мал амьтдын уушиг, дотор эргэтэн, нүдний өвчлөл гарсаар байдаг. Тоосны нүүдлийн улмаас ус урсгах сувг шуудуу, жалга, бөглөрч усны урсгалд саад болсноор гол, горхины урсаз, усны чанарт нөлөөлдөг. Одоо та бүхэнд хөрс бэхжлүүлэлтийн арга технологийн схемийг харуулъя. Тоосонцор нь ургамлын нөхөн үрчхүйд хэд хэдэн сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Фотосинтезгүй бууруулах: тоосонцор нь ургамлын навчны гадаргуу дээр хуримтлагдаж, нарны гэрлийн хэмжээг бууруулдаг. Навчны гадаргуугийн жижиг элтсүүдэд нээлттэй нүхнүүд байдаг. Энэ нь хийн солилцоо буюу нүүрс төрөгчийн хүчил төрөгч авах зорилттой. Тоосонцор нь энэхүү нүхийг бөглөж хүчил төрөгч ялгаруулах чадварыг саатуулдаг. Төслийн талбайд агаарын тоосонцрын 15 цэгт хэмжилт хийсэн судалгааг харуулж байна. Үүнээс 2 цэгт агаарын тоосонцрын хэмжээ хэд өндөр байгааг харуулж байна. Иймээс тоосыг бууруулах үр дүнтэй арга хэрэглэх шаардлагатай гэж авч үзсэн байна. Осол болон осол төгсөн тохиолдлын нийт судалгаанаас авч үзэхэд өмчийн эвдрэлийн ихэнх судалгаанд үзэгдэх орчин хангалтгүй тоосчлтой байсан гэсэн шууд болон шууд бус нөлөөллөөр бүртгэгдсэн байна. Бүтээгдэхүүний тоосыг бууруулах үйлчилгээний зарчим. Лигнин бүх төрлийн хөрс, гадаргууд үр дүнтэй. Энэ нь тоосонцорыг барьцалтуулах замаар хатуурч давхраг үүсгэснээр тоос босох хөдөлгөөнийг тогтворжуулж дардаг. Бүтээгдэхүүнээр баяжсан гадаргуунд нойтон ба хуурай нөхцөлдөж маш сайн барьцалдах чанарыг агуулсаар байдаг. Хөрс нь тодорхой хугацаанд хэрэглэгдсэн бүтээгдэхүүн нь хөрсөнд хуримтлагдсан байх ба энэхүү хуримтлагдсан бүтээгдэхүүн нь замын хөрсийг барьцалтуулах. Хүссэн үр дүндээ хүрсний дараа тодорхой давтамжтайгаар энгийн усжуулалт хийж хөрсөн дэх бүтээгдэхүүний үйлчилгээг идэвхжүүлнэ. Лигнингийн энэхүү чанар нь урт хугацаанд хадгалагдах ба тоосчлтыг бууруулах усны болон бусад засвар үйлчилгээний зардлыг мэдэгдэхүйц бууруулдаг. Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнөх замын хөрс, гадаргууг бэлтгэх, урьдчилан замын байдлыг тодорхойлж, замын гадаргууг бэлтгэнэ.
Үүнд замын нүх эвдрлийг засах шаардлагатай бол грейдер хэрэглэх, хөрсийг нэгтршүүлэх, замын хажуугийн ус зайлуулах суваг, эсвэл хоолойг цэвэрлэж цаадыг арилгах. Замын хажуугийн хашлага тогтвортой, зохист өндөртэй эсхийг шалгана. Лигн усмлыг цацаж эхлэхээс 1 цагийн өмнө замыг тэг тавлам 2 орчим байхаар тооцож усаар шүршиж норгоно. Замыг жиг туслах ба эсрэгээр хид туслахаас сэргийлэх хэрэгтэй. Төслийн талбайд ашиглах туршилтын хэсгийг танилцуулъя. Бодисыг эхний ээлжинд хамгийн их тоосчлолтой хэсэг болох экспортын зам болох экспортын пүүнээс 4-дүгээр агуулга хүртэл ирэх очих 10 км замд туршилт хийж ашиглах шаардлагатай юм. Энэ нь ням гарагт экспортын тээврийн машинууд 24 цаг амардаг тул барьцалтуулагч бодисыг тус замд хэрэглэх боломжтой юм. Ингэснээр зам барьцалтуулалтын процесс нэгтарч зам тоосчлолт дарагдах юм. Бодисын 1 кг мөн 1552 төгрөг бөгөөд эхний ээлжинд 45 тонн авбал 60-аас 95 сая төгрөг зарцуулах болно. Энэ нийт 10 км замыг 6-аас 12 сар үр дүнтэй барьцалтуулж хадгалж үлдэх боломжтой. Эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй харагдаж байна. Бүтээгдэхүүний стандарт ажиллагааны горим хэрэглэх дундаж тун хэмжээ, бүтээгдэхүүний хэрэглээний тун хэмжээ, хурдыг тухайн замын нөхцөл байдал, орчны байдал, цаг агаарын нөхцөл, тухайн замын хөрсний шинж байдал зэргийг харгалзан тодорхойлно. Үүний дараагаар талбайн туршилт явуулж тухайн замд тохирох хамгийн сайн хөтөлбөрийг гаргаж авна. Дундаж хэрэглээний хувьд 1 литрийг 1 м²-д цацна гэж тооцно. Бүтээгдэхүүний хяналт, тоос дарах энэхүү бүтээгдэхүүний 3-аас 4 удаагийн алхмыг гүйцээсний дараа замын байдлыг хянах, өөрөөр хэлбэл өглөө үдээс хойш тоосны түвшний бүртгэл хөтөлж, зураг, бичлэг хийж нөхцөл байдлыг өмнөхтэй харьцуулж тодорхойлно. Нэмэлт усжуулалт шаардлагатай эсэх, бүтээгдэхүүнийг хөрсөнд хуримтлуулахын тулд энгийн усжуулалтыг бүтээгдэхүүний хажуугаар тодорхой давтамжтай хэрэглэх ба хүссэн үр дүнд хүрсний дараа, шаардлагатай тохиолдолд хөрсөнд дэх бүтээгдэхүүний идэвхжлийг сэргээх зорилгоор энгийн усжуулалтыг хийн. Гадаргуугийн хөрсний нөхцөл байдал, хөрс илүү эсрэг, орчны нөхцөл хуурай бол хөрсөнд шингэх ус болон бүтээгдэхүүний нэвчилт хурдан явагддаг, бүтээгдэхүүнийг цацах төхөөрөмж, машин бүтээгдэхүүнийг энгийн усны машин хэрэглэн цацна. Бусад нэмэлтээр шаардлагатай машин, тоног төхөөрөмж, усны машин бүтээгдэхүүний орцод тунг тааруулсан цацах хошуу суйрлуулна. Замын хэмжилтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн багаж, тоног төхөөрөмж болон цаг уурын орчны газрын багажаар төлөвлөгөө гаргаж хэмжилт хийж, тоосчлт буурсныг хэмжих боломжтой юм. Эдийн засгийн тооцооны хувьд 2 усны машин дээр гарсан засварын сэлбэг материалыг зардлыг авч үзэхэд жилийн хугацаанд 20 сая төгрөгийн нийт зардал гарсан байна. Мөн түвшний зардал 75 сая төгрөг гарсан. Эдгээр зардлыг бодисыг хэрэглэснээр 80-90% бууруулах боломжтой юм. Уурхайн усны хэрэглээний зардал 2024-өөс 2025 оны хооронд 480 сая төгрөгийн зардал гарсан байна. Энэхүү бодисыг ашигласнаар зардлыг 85-аас 90% хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байна. Мөн хэмнэсэн усаа нүүрс баяжуулах үйлдвэрт ашиглах, нүүрс угаах бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.